Яг одоогийн байдлаар бол нэмэгдсэн суртахуун ялан дотор нэг 70% хамрагдaltaй байгаа. Зарим нэг салбарууд чөлөөлөгдсөн байдаг. Үндсэндээ бол одоо хөдөө аж ахуйн салбар дээр бүгдийг нэмэгдсэн суртахуун ялан дотор хамруулдаг болгох одоо эрх зүйн тогтолцоог бий болгох. За эргээгээд иргэндээ одоо нөгөө буцаан олголтыг нэмэгдүүлэх байдлаар бол тооцоог нь хийж явуулсан байгаа. Тэгэн дээр өдрөө нийтдээ 95% хүрэхээр өнгөлт болон хамрагдалтыг одоо төж тооцсон. За аж ахуй нэгжийн орлогын албан дотор дээр бол үндсэндээ бол жижиг дунд бизнесүүд эрхэн яаж дэмжих вэ? За мөн одоо илүү нөгөө бизнесийн доктортой байх. За нөгөө дотрын алба ирээд нөгөө дансыг хааж битүүмжлэх асуудлуудыг одоо болиулах гэх мэт асуудлуудыг оруулсан байна. Зарим дэг төрлийн татварууд бол эргээд манай иргэд аж ахуй нэгжид бас татврыг өрөнд оруулах юм асуудлууд байдаг. За тэр нь болохоор нөгөө мөнгөн суурьаар явах, акрил суурьаар явах гэдгээс болдог жишээл нөгөө орлогоо мөнгө нь орж ирэх ухад бүртгэснээр эсвэл одоо бараа нь хил дээр ирснээр шууд гайл нөтөд төлөх одоо нөхцөл байдал үүсдэг. Тэрийг нь одоо тухайлбал одоо нөтийг нь борлуулалт хийсний дараа буюу тодорхой хэмжээний хугацаа өгдөг байх. За гэх мэтчлийн асуудлуудыг тусгаснаар бол үндсэндээ манай аж ахуй нэгжүүд иргэд одоо банкнаас шаардлагагүй зээл авах. За татрын мөнгө давхар мөнгө татрын өрөнд ордоггүй байх одоо нөгөө гол хөшөөгүүд нь хийж өгсөн байгаа.